Цагаан үйл цэцгийн орон нүүд. Швейцарын хөгжлийн агентлаг Монголын соёл урлагийн салбарт олон төрөл жанрыг хөгжүүлэх, уран бүтээлчдийг дэмжихэд бодиттой хувь нэмрээ оруулж, төсөл хөтөлбөрүүдэд дэмжлэг үзүүлдэг. Хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойг тохиолдуулан уран бүтээлч Сүндэрья Тайчир нарын цагаан уул цэцэгсийн орнууд гэрэл зургийн үзэсгэлэн олонний хүртэл боллоо. Швейцарын холбооны улсын уулархаг нутгийн тогтвортой хөгжлийг дэмжих сантай Монголын урлагийн зөвлөл хамтран Smart Artist Residence хөтөлбөрийг хэрэгжүүлдэг. Уран бүтээлч Сүндэрья энэ хөтөлбөрт шалгарч, Швейцарын уулын тосхон Белвалдад Валисийн уламжлалт соёлын нэг чухал хэсэг болох хөх тарианы талах, гараар уралсан бяцлаг, цагаан эдэний үйлдвэрлэлтэд танилцаж, хоол хүнсний өв соёл төдийгүй уламжлал, туршлага, мэдлэг хэрхэн өвлөгдөж буйг гэрэл зургуудаа тусгасан байна. Надад бол үнэхээр хэлэх үг байхгүй 100% маш их таалагдсан. Яагаад гэвэл хүн болгон авьяастай хүн болгон тэ гадаад оронд очиход бол тийм бас Монголоос боломжтой биш байдаг. Тэгэхэд бол Швейцарын хөгжлийн агентлаг 100% дэмжсэн. Хүлээж авч байгаа хүмүүс маань маш дипломат харилцаатай тэ гэрэл зурагч мэржлийн хүн ирлээ гэдэг үднээс маш олон бас мэржлийн хүмүүстэй танилцах боломжийг олгосон. Магадгүй хүн хуваараа үргэлжлээ өөрөд ажил хийгээр явхад л бас тийм хэмжээний хүмүүстэй танилцах боломжтой байх уугүй юу гэдгийг би бас бодсон. Тэгээд энэ хөтөлбөрт бас ингэ тэнцээ сонгогдоод явсантай маш их баяртай. 2023 онд Швейцарын хөгжлийн агентлагаас зохион байгуулсан өнгөрсөн одоо ирээдүйн сэдвт гэрэл зургийн уралдаанд оролцож тэргүүн байр эзэлсэн залуу уран бүтээлч Тайчир швейцаруудын өдөр тутмын амьдрал их хотын өнгө төрхийг дурандаа буулгажээ. Яг нь Швейцар улс гэх нэг гоё байгальтай уул ус тэгэл хоол хүнс гэл тэгээд миний хувьд болохоор Швейцар улсын хотууд ер нь ямар байд юм бол гэдэг айгүй сонирхолтойсэн. Би өөрөө баримтат гэрэл зургийг сонирхдаг. Хамгийн түрүүнд нэг юм төрсөн мэдрэмж гэвэл нэг юм чиглэг хэрнээс айгүй гоё дулаахан тэр байгаа орчин зүгээр ямар ч зураг авсан өнгөн ч гэдэг юм уу тэр юмнууд нь айгүй гоё гарч байгаа нь сэтгэлд айгүй гоё байсан. Кино урлаг, дүрслэх урлаг, гэрэл зураг гэл ингээл бүх зүйл дээр Швейцарын хөгжлийн агентлаг айгүй дэмжлэгийг уран бүтээлчнэр ялангуяа залуу уран бүтээлчдэд илүү их олгодог. Тэгээ тэрний нэг хэсэг болоод ингээд оролцсондоо миний хувьд бол маш их баяртай байгаа. Art is so important. Art is important to pass messages, to pass ideas, and it's open space to exchange opinions. With this project, you see, with this exhibition, you see the result of an exchange of young photographers to Switzerland. Why Switzerland and why mountains? Mountains, you have mountains, we have mountains, and mountains have people in the mountains have special messages, have special way to live and have special challenges. And with this project, we like to exchange opinions and knowledges and challenges between Switzerland and Mongolia about living in the countryside and especially in the mountain. Culture is a very important part of the Swiss Development Cooperation Strategy and also of Switzerland as government, but also part of the Sustainable Development Goals 2030. Culture is here to express opinions, to express ideas, and it opens space for exchange. That's why with this project you see here, it will not finish. Switzerland also in the future will have projects in culture and also with Mongolia. For example, the upcoming exhibition in 2025 between your Ministry of Culture and Riedberg Museum in Switzerland. Монгол үндэсний язгуур уламжлал болон орчин цагийн соёл урлагийг сурталчлан таниулах, бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж буй Швейцарын ард түмэнд баярлалаа.